За энэ хараа энийг уусан. Энэ доторх тосыг хэрэгэлсэн, энэ доторх тосыг хэрэгэлсэн. Энийг бас уусан. За энэ виног бас уусан байна. Гэхдээ би мэдээж гав ганцаараа энийг уучихсан юм биш. Манайхныг бүгдээр ингээд гэртээ байгаа шилнүүдийг аваад ирээ гэсэн чинь ингээд цуглуулсан байгаа. Энэ гэхдээ ерөөсөө өчүүхэн зүйл. Иннээс их хэмжээний шилийг бид нар жилдээ сардаа өнгөрсөн жилүүдэд хэрэглээд тэгээд энэ шилнүүд доторхыг хэрэгэлсэн ирнэ. Шилээ хаана хайдаг гэсэн гэж бодож байна. Хотыг тойроод 3-4 хогийн цаг байгаа. Тэр хогийн цэг дээрээ зүгээр ил аваачаад хайчдیں۔ За тэгээд тэгвэл энэ шил яадаг вэ гэвэл 1 сая жил хөрсөнд задрахгүйгээр хадгалагдчихийдэг. Тэгээд дээрэс нь энэ дэлхийн чинь одоо дулаан балаад байгаа уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм нэмэгдээ болоод байна те. Энэ шилжин хадгалагдсанараа галт төмөр гарах эрсдлийг маш ихээр нэмэгдүүлдэг. Ийм аюултай хог хаягдал байхгүй юу? Өнгөрсөн жилүүдэд энэ аюултай хог хаягдлыг манай улсын хэмжээнд дахин боловсруулах ямар ч боломж байхгүй шууд хаягддаг байсан. Тэгвэл одоо дахин боловсруулад баялаг болгох боломжтой болж байна. За, юу хийх вэ гэвэл одоо танилцуулъя. Энэ шилийг аваад юу хийх вэ? Энэ шилийг боловсруулад манайх дулаалгын материал үйлдвэрлэж байгаа. Бүх төрлийн тузаантай, хэмжээтэй, хүссэн хэмжээгээр чинь дулаалгын материал үйлдвэрлэнэ шилээр. За, жилдээ хэдэн хэмжээний шилийг дахин боловсруулах боломжтой лээ? 8-аас 10,000 тонн шилийг боловсруулах хүчин чадалтай байгаа. Ямар шилийг авах вэ? Шилэнд бол хамаахгүй бүх төрлийн шилийг авна, хагарсан, эмтэрсэн, том жижиг бүх төрлийн өнгө хамаагүй. За, тойл болох уу? Тойл болно. Харин аяг тавг шаазан болох уу? Шаазан идэл болохгүй, зөвхөн шилэн бүтээгдэхүүн. За баярлалаа. За энэ бол үнэхээр өстой таатай мэдээлэл. Яагаад гэвэл шууд хаягддаг байсан Монгол улсын хэмжээнд ерөөсөө шийдэж чадахгүй байсан. Ийм шилийг дахин боловсруулад баялаг болгох бүрэн боломжтой болсон гэдэг бол баг нийт монголчуудын хувьд бол үнэхээр таатай мэдээлэл байхаа гэж бодож байна. За аж ахуйн нэгжүүд маань бид нар аль хэдийн хамтарч ажиллах гэрээгээ байгуулад эхэлсэн байгаа. Аж ахуйн нэгжүүд маань 2 тонн шилээ цуглуулчаад тэгээ бид нар руу утсаар холбогдоод захиалга өгөх юм бол бид нар яаж хийж гаад өөрсдийнхөө задлаар очиод аавна. Гэхдээ одоо энэ чинь үнийг хогоол бууруулах юмсан гэж бодож байгаа учраас яагаад ч бид нар худалдаж авч чадахгүй гэдгээ шууд үнэнээр нь хэлье. Энэ чинь одоо зүгээр хаягдчихсан хогийг дахин боловсруулахаар хичээж ийн гэсэн үг шүү дээ. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд бол нийлүүлээд ачдаг байсан тэр тээврийн зардал чинь шилээ тусад нь ангилаад бидрийг дуудаад өгчих юм бол тээврийн зардал чинь хэдэн хувь дахин буураад эдийн засгийн хувьд ч гэсэн нэмэртэй та бүхэнд ч маань гэсэн дэмтэй байх болно гэдгийг бас хэлмээр байна. За ингээд бид нартай холбогдоод шилний хог хаягдлаа бүгдээрээ дахин боловсруулдаг болж байгаа учраас бүгдээрээ шилээ ангилъя.